Хасаг гэдэг ч. Хайр тэ. Бодрог олцсон ба бас. 1 2 3 4 5 6 7 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171
22, 23, 24, 25, 가, 26, 27. 아만다 치아가 녹다고 해. 야, 여기 뭔데? 아와서 보고 있어, 아와. 얘 진짜 좋은 것 같은데. 아자, 한호가. 야, 야, 자, 진짜 보스 갔으쇼, 호주자 갔으쇼. За энэ өдрийн мэндийг хүргье. За миний хамгийн анхны одоо энэ удаагийн одоо уралдаан гэх юм уу энэний хамгийн анхны азт нь болохоор Батцэцэг Отгон мөнх гэдэг бүсгүй байгаа. Тэгээд Отгон мөнх гэдэг байлгүй өөрийнх нь нэрээ те. Отгон мөнхөө чи миний хувийн чатаар орж ирээд яг албан ёсныхоо нэрийг надад явуулж чараа. Тэгээ би эндээс Германаас би өөрлөө чинь бага хэмжээний мөнгө шилжүүлэе гэж бодож чинь. Тэгээд профайл зургийг ороод харсан чинь хоёр хөөрхөн хүүхэдтэй юм байлаа. Тэгээ хоёр хөөрхөн хүүхэдтэй дуртай амттны ч юм уу ямар нэгэн дуртай юм аваад өчөөрэй гэж боддог. Тэгээд энэ бол миний хоёр дахь удаа одоо яг блог хийж эхэлснээс бол хойш хоёр дахь удаага ингэж азтан гэж юм шалгаруулж байгаа. Тэгээд ер нь бол яг би дараадаа ингээ бага хэмжээгээр ингээд хүмүүстэй бас нэг урам өгөөд бас өөрийнхөө блогийг олон хүнд хүргэхийн төлөө тэгээд юу яа гэж бодож байна л да. Ингээд хаяа бас нэг юм азтан шалгаруулаа явж ий гэж бодож байна. Гэтэ одоо бол би янз бүрийн байдлаар зарлахгүйгээр зүгээр блог үздэг хүмүүс дундаасаа л санамсргүй байдлаар шалгаруулъя гэж бодож байгаа. Мэдээж тэгээд азтан шалгаруулахын тулд идэвхтэй ингээд сэтгэл бичдэг, идэвхтэй ингээд одоо найз нөхд рүүгээ шеэр хийж хуваалцдаг ч юм уу тиймэрхүү хүмүүсийг л ярьдаг. Түүнээс хин үзээд хин үзгүй байгааг би мэдэхгүй учраас тиймэрхүү тэр хүмүүс дундаасаа би ингээд азтан шалгаруулаад өөрийнхөө одоо гэр бүлийнхаа зүгээс ямар нэгэн байдлаар ингээд дурсгалын ч юм уу одоо бэлэг маягийн юм ингээд өгч бай гэсэн бодолтой байгаа. За ганцаараа бийж баахан ярьчлаа. Тэгээд сая би тэгэд бас амралтынхаа 2 өдөр найзынхаа гэрээр зочиж очсон. Манай найзын төрс өдөр нь болоод тэгээд би тэгэд бас Германы адууны жүчээгээр зугаалж авсан байгаа. Бас монгол хүмүүс сонирн байж магадгүй. Тэгээ үзэж сонирхоорой. Бүр нөгөө дулаалга юу л нэмнээ өмсгцэн биш. Чи нэг чач мөр унач. Миний хүн зүйл чавд болчмаар. Гүн гэж бодоод хурж ирээд байгаа юм шүү те. Гүштэй. Ой, мэ. Ой, нараа. Хүүхдүүдийнхээ зургийг авах гэж. Энэ юу вэ? Энэ утсан дээр юу вэ? Энийг хардаа. Үзээ хэсгээ нааш арах штэ. Энэ тогтой хашаа юу? Энэ тор уу? Биш тэр дээгүүр байгаа юм шүү. Наад ч юм тоггүй үстэй. Тогтой мó?
Хөөрхөн амьтд. Яасан гинэ? Чиний хөл ямар харагдаад байна? Настай харагдаад байна. За шинэтэй суугаа. Ой, таараа ёо. Лаа өглөө нэгэ дөөрөө заавал. Ээжтэй тусуу зимэн хүлүүл. За тэгээ би бас нөгөө өөрийнхөө ингээд блог хөтлөөд ингээд маш их юм сурдаг юм байна. Сурхаас ч аргагүй болдго юм байна. Өөрөө бас ингэж юу ч мэдэхгүй байж нэг янз бүрийн юм яриад хийгээд байх тийм боломжгүй шүү дээ. Тийм болохоор өөрөө бас сурж иж яаж олон хүнд хүрэхгүй, яаж бас энэгээ юм аятайхан гоё хөгжүүлэх үү, яаж хүмүүс таалагдах вэ гэдгээ ингээд бас аягүй бодож үзэж өөрөө суралцах ёстой юм байна л да. Тэгээд нэр блог хөтлөөд YouTube цугтаа болж байгаа хүмүүст бас хэрэгтэй болов гэдэг үүднээсээ оруулж байгаа шүү. Тэгээд ингэдэг юм байна. Бид нар чинь болохоор заавал ингээд одоо YouTube сувгаа YouTube студио гэдэг юмтайгаа холбоод за тэгээд тэр холбохтой болохоор яг тохиргоогоо хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Бид нар ямар хэлээр блог хийж гин үү? Одоо ямар хэлээр одоо ярьж блог хийж гин үү те? Англи хэл дээр юм уу, герман хэл дээр юм уу, солонгос юм уу, орс юм уу, монгол юм уу гэдэг энэ хэлээ ямар хэлээр хийж байгаагаа яг маш сайн тэр YouTube студиогоор дамжуулаад тэрэн дээр ингэж оруулах хэрэгтэй юм байна. За тэгээд хадмал одоо доор нь ингээ хадмалаа оруулдаг бол ямар хэл дээр оруулдаг гэдгээ хийх хэрэгтэй байна. За аль улсад амьдардаг уу, тэр улсад амьдардаг тэрнийгээ ингээд одоо нэгэснэ бүх анкета маш үнэн зөвөөр бүгдчиж олон хүнд хүргэх хэрэгтэй юм байна. Би болохоор мэдгүй одоо ингээд одоо дутуу орхисноос болж энэ олон жилийг энэ удаан хугацааг алдсан юм байна. Олон жил гэж яг ингээ 2 жил болчихж байгаа байхгүй. Тэгээд тиймэрхүү юмнуудаа мэдгүй үлдээснээс болоод нэлээ урт хугацааг алдсан байна. Тийм болохоор ер нь бол анханасаа блог хийж байгаа хүмүүс маань болохоор яг энэнийг маш зөв ингэж бүглөөд яг гэвэл одоо мэдээж YouTube суугд чи хэдэн мянган хэрэглэгчтэй хэдэн мянган хүмүүс тэр дотор бас блог хийгээд оруулаад байдаг. Тэгэхээр чин бидний хийж байгаа блог бичлэг болгоныг тэ аль хүмүүст хүргэж үзүүлэх үү, аль хүмүүст нь түлхүү хүргэхгүй гэдгээ энэ YouTube сувг чинь YouTube ч өөрөө ингэ зохицуулт хийж байгаа болохоор юу ч мэддэхгүй нэг блог ороод ирдэг. Тэгэл одоо мэдээж тодорхой цацсан хугацаанд цацаал тэгэл тэр нь ингээ хойшлоод дараагийнхаа шинэ блогуудад дарагдаад явчихж байгаа байхгүй юу? Өөр хүмүүсийн бичлэгэнд. Тийм болохоор чинь яг одоо бид нар хилээ сонгоод орон нутгаа сонгоод бүх юмаа ингэж маш зөв сонгож иж олон хүнд хүргэж амжилтанд хүрэх ёстой юм байлээ л дээ. Мэдээж одоо яг мундаг блогерууд, мундаг YouTube хөтэлдэг хүмүүс бол энийг мэдчихэл байгаа. Тэгээ мэдхгүй над шиг тийм бодолж аваа хүмүүс байх юм бол бас жоохон ч гэсэн хэрэг болох байх гэж бодож байна. За тэгээ бичлэг янзлах бичлэгээ одоо дараагийнхаа бичлэгээ яаж олон хүнд хүргэхгүй те энд скрин яаж хийх үү гэдэг юм уу. За тэгээд дуу муу яаж оруулах уу гэдэг айгүй олон аргууд байдаг юм байна. Тэгээд манайхаа одоо мундаг залуучууд ч гэсэн заавал ингээд өөрөө ганцхан болоод байна гэж бодохгүйгээр бусадтай бас энүүнийгээ ингээд гоё хуваалцаад яваасаа л гэж бодож байна. Монгол хэл дээр тиймэрхүү бичлэгүүд айгүй ховор байдаг юм байна. YouTube дээр ч бай, Facebook дээр ч бай. Ер нь тэгээд мэддэг юмаа бусадтайгаа хуваалцаад бүгдээрээ гоё амжилттай бол гоё шүү дээ. Заавал
яг мэдээж одоо бизнесийн гэдэг юм уу ер нь альва юмны те шалгуур чинь хүн тэрэндээ хэр их тууштай явж чадж байна уу тэгээд бусдаас юугаараа илүү байна гэдгээр л хүн одоо ингээд шатн ахиад ч юм уу үнэхээр чадахгүй байх юм бол тэр хүн доошоо ингээд явж мөн ийм амьдралын нөгөө нэг шалгуур байгаа шүү дээ. Тийм болохоор за хитрхи олон ютуберууд гарч ирээд ингээд ютубер ингээд заваарсан боломж гэж ингэж бодох шаардлага байхгүй. Яг чаддаг юм хүмүүс хийгээд тэрнээс санаа аваад урам аваад хөгжүүлээд явах боломжтой. Тэр боломжийн одоо эхэлж ютуб хөтлөөд эхэлсэн юм залуус тэрнийгээ ингээд бусадтайгаа хуваалцаа заагаад өгөөсэй гэж би бодож байна л да. Тэгээ би миний хувьд ч гэсэн би бас сүүлийн үед сурсан мэдсэн зарим нэг зүйлүүдээ бас ингээд баг багаар ингээд блогын дундуур оруулаад явъя гэж бодож байгаа. За тэгээд мэдээж бид нар чинь хүний нутагт харийн нутагт бүгдээрээ ингээд амьдарч байгаа. Ингээд дэлхийгээр зөндөө л олон монголчууд хүний нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүс байдаг. Бүгдээрээ сэтгэл зүрх нь бол Монголтойгоо холбоотой байнга л Монголын талаар юу болж байна, яаж нээж ингээд мэдээлэл хуваалцаад хараад гой мэдээ байх юм бол хөөрөөл баярлал, муухан шиг таархан шиг мэдээ байх юм бол одоо яадаа юмдээ гэл хямраал ингээл байж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээд удахгүй ингээд бүр илүү сайхан болох байлгүй дээ. Энэ муухай өвчин зовлон арилаад илүү сайхан болох байлгүй дээ. Тийм болохоор тэгээд хүмүүс мөн хүлээцтэй төвчээртэй аль болох тэгээд төр засгийнхаа шийдвэрийг дагаад тэгээд мэдээж бас өөрийнхөө зөв буруу гэсэн бодлоо бас үнэнч байж тэгээд энэ муухай өвчнийг даван гарах болтугай гэж бодож байна. Чихээ мөшгөрөө. Урт байхгүй л да тий. Гоё болсон сая. За чи. Чи нүгөө тийш нь мөшгөлтэй. Тэг чихээ мөшгөж. Яачаа. Okay.